За хай. Keydrop-д оруулж байгаа цуврал видеонуудын дараагийн дугаар орж байна. За энэ ч болонгууд нэг спешиал юмтай байгаа. Тэр нь юу вэ гэхээр ер нь бол Keydrop наадам зориулсан кейснүүд орж ирсэн байна. За ямар сэрдэ танилцъя. Keydrop нь Counter-Strike дотор байдаг кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утас скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ хүсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азав зэрэг. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан баг шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire swap-та танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За Keydrop руу оронгууд ерөнхийдөө ингэж харагдаж байгаа. Тэгээд ер нь бол наадам зориулаад ер нь бол монголчуудад ер нь бол Чингис Warrior сотон Мёгоос ер нь бол $1 үнэгүй бэлгэлж байгаа юм байлээ. Тэгээ энэ ч болонгууд ямар нэгэн депозит энэ төр хийхгүйгээр дээр нь дараа л авчих юм байлээ. Яг маань өмнө авцсан болохоор өгөхгүй л юм л та. Тэгээд сонирхолтой юм нь юу вэ гэхээр Happy Naadam гээд монголчууд зориулсан 4 кейс арсан байна. Тэгээ дээл мэйл өмсгцэн. Тэгээ уул нь бол тэгээ энэ чинь олон улсын сайт ийм олон хэл мэл дээр байгаа сайт мөртөө зөвхөн монголчууд зориулсан кейс нээсэн юм байна. Тэгээ тэрийг сонирхъя. Окей, алтан кейс гинэ. Алтан кейс. Энэ чирээс унах юмнууд нь болонгууд амар цөөхөн юм тайт. Миний барыг жестер модоор нээвэл ашигтай. За тэгтээ юу авах нь вэ? Тэ эхний 20-ыг задлаа тэгээд голд нуунчул тэгээд ёндоо. Ер нь бол энэ ч 100000 задлахад баха тий. Аггүй 100,000-ыг задлахад 5 ширхэг магадaltaй. Онохгүй л халтай гүндээ. Уус Samsung кейснээс одоо юу үлэхтэй одоо. Бэж what is this? Бэж задлангууд free case өгөөд байгаа юм шиг байна. 20-ыг задлангууд би free case авах юм уу? Бэж юу унж байгаа тоолох хэрэгтэй байсан юм байна. Хууч юмнуудаа зараатах өчтөрийн case батал юм байсан байна. А 20-ыг задлангууд дахиад нэг алтан кейс өнөө өгч байгаа. Окей. Окей. За бид угаасаа энийг унгаар нийтгэлгүй байсан. Тэ. Ари Joker bot дээр асаачих юм бол тавгүй юм шүү. Тэгэхээр $422 би задлаад 16% шансаар байж. Гэтэ би 5-ыг задлаж байгаа чинь нэгсэндээ би 83% шанс юм уу? 83% шансаар Gat Knife онно. Тэгээ ер нь бол Gat Knife Inheritance 2 унцхад бол би бол profit хийх юм шүү дээ. Аль нь 82% шанстай шүү дээ. Миний бодлоор энэ ашигтай байж болох юм санагдаж байна. Окей, let's go. Би ашиг хийсэн бах уу? Easy. So fucking easy. Окей. За азтай байсан юм үгүй мүү дахиад нэг үзье. Зүгээр аз юм уу те? Эсвэл угаасаа л ашигтай. Энэ надад зүгээр ашигтай байх юм санагдаад байгаа байхгүй юу? Yeah, that's ашигт уу. Энэ яг мэдгүй яг те би угаасаа энэ сайтн дээр ингээ те 2 сар шахуу тоглолцлоо штэ. Тэгээ угаасаа юу ашигтай юу ашиггүй ингээ нүдэнд харагдаад байгаа байхгүй юу? Энэ угаасаа ашиг харагдаад байгаа байхгүй юу? Энэ угаасаа юу ашигтай байгаа дээр сайхан фармлаа та. Юу хийсэн бэ? Keydrop. I'm actually pretty money. Окей, ахны алдагдал. Тэгээ би өмнө бүр хангалттай ашиг хийсэн байгаа. За дахиад эргүүлчих. Тэгээд яг үнэхээр ашигтай үгүй хараад. Ер нь ашигаа хийсэн л дээ. Угаасаа нэг эргүүлэхдээ 2-3-аар нунгаад байгаа юм чи одоо. Яг битээ таяа юм байх ба. Гэтэ би бол хангалттай ашиг хийсэн. Үгүй юу? Ямар ч одоо $400 ашигтай л байгаа юм байна. За тэгээд
giveaway дээч та. Сая утгах юм. Тийм үстэй. Тэр нь бол мань болонгууд giveaway-д нэмээд байгаа. Өмнөх giveaway-д бүгдээрээ задарсан. Энэ John Wick би Монгол хийж бодож байгаа. За энэ бол гадаад ах. MGL Lord бол Монгол. Distract бол гадаад ах. Тэгээ энэ чи Гамбатар авсан. Тэнгэр төгжим тоглож чинь Drainer. За энэ бол гадаад ах. Нийт ер нь бол задарсан 7 giveaway ер нь бол 4-ийг Монгол авчлаа гэж би бодоод байгаа. Гэтэ энэ John Wick гадаад ээж магадгүй үгүй мэдэхгүй. Гэхдээ анзаархад те манийхан giveaway, Савтаасан giveaway, Мён giveaway бүгдэнд нь John Wick байсан болохоор би бол John Wick-ийг бол Монгол гэдэл бараг би нэлээд ихтэй байгаа 70%. Тэгээд стримэн дээр бараг өдөр болгон ерөөхдөө иймэрхүү play skin-ийн ер нь бол giveaway зарлахаар шийдсэн байгаа. Тэгээ ер нь анзаархад тэгээд юу гэдэг стримэн дээр мань giveaway нэгээл тэрнлөө шууд монголчууд галс ороод галс задраал монголчууд аваад байгаасаа. Тэгж бодоод ер нь бол тэгээ том giveaway яхан задрах гад тэгээ задрах чагийн хүмүүс гадаадууд харангуйтаа орж ирээд танаас булаач магадгүй ч удаа байхгүй. Тийм болохоор ер нь бол жижигхэн олон giveaway хийх юм бол энэ ч дандаа стримнээс орж ирсэн хүмүүс. Гэсэн чинь энэ томоор орж ирснүүд нь гадаад бодол юм шиг байна. Гэхдээ ер нь бол амар их монголчууд орж ирсэн. Ер нь бол 24 цаг дотор ингээл газ ингээл циклж хийж бодолтой байна. Тэгээ тэрнтэй адилхан одоо сайн гад нафиг хийж. Inheritance хийх юм уу? За бас хийч тээ. За хэдэн долларын депозит хийх юм бол маргаашнаас 3-наас эхлүүлээд $2 энэ хэд $100 скинийг $67 скинийг 200 залж болсон. $100 скинийг 209 орж исэн гэдэг чинь энэ чинь 650 байхад $2 задарчих واخа. 600 төр болох нь үзье. 600 төр болохгүй. Бас мэддэг болчихжээ энэ сайт ялч юу. 650 хүн ороод задрах гэвэ. За нэг юм алдаа заагаад байна. За манай энэ ер нь бол та нарын бичлэгийг үзээд ер нь бол та нар бол ороход ч ер нь энэ нээсэн байна хаа. Энэ нэг биний бодлоор ингээд Монголын цагаар одоо минь шүн 1 цагт бичиж байгаа байхгүй юу. Тэгээ Монголын цагаар ерөөхдөө шүн Европ юм уу Америкийн цагаар одоо энэ сайтны серверийн цагын дээр болонгууд юу ангууд өдөр солигдоогүй ангууд юм хаалтаа заа. За галзуулаад дараагийн кейснүүд оръё. За Баатар кейс гинэ. Баатар кейс 20 залаад энэ шинэ юм ороод л дээр чи энэ гоё юм байна. За энэ ч нэс нэг хүлээлт бол байхгүй байна. Унж болох үнэтэй юм бол Tiger Tooth. Энэ Joker модоор задлахад нэлээд үнэтэй гэж магадгүй. 20 задлаа үзчих. Тэгээ нэг үгээс авчлаа тий. Брикес. Easy yoink. Яй. Нийшгэн $5.5 кейс сая би хэдий задлж байгаа. Жох алдыг хийцэл юм шиг байна. Үгүй энэчнээс болгон би нөгөө Gat Knife гаргацсан болохоор багассан маа минь. За Joker модоор 1500. 3 нэ. Тэжээс хүсэж байгаа юм 5% шанс. Ерөнхийдөө $900 гэдэг чинь энэ Deadline 5 тэгээд print stream доонч бол profit л очих юм биш үү? Нэг ашиг үгүй мэдэхгүй л байна. Гэхдээ яг өмнөх кейс миний бодлоо Jason мод нь яг бүр яг мөнгөний money print machine юм шиг харагдсан. Сая $300 алчлаа. 5-ыг задлах гад өөрөөсөө харамлж ирсэн. Яа за энэ угаасаа Joker модоор шал дэмий хэлсэн байна. Яа. Яг шал дэмий юм ичлээ. Энэ болонгоо $50 кейс инженеэр задлвал унах юмнууд нь бол хямдхан. Гэхдээ унах магадлал нь өндөр юм байна. Окей. $50 задлаа. $55. Окей, $5 яшиг. $30 ялдагдал. Хаа $30 ялдагдал. Come on. Тэвэ чари юу ч. Оо. Энд profit л юм байна. Үгүй мó? Мэдхгүй байна. Тэгээд надаа нэг үнгүү кейс өгсөн. Би үнгүү кейс авъя л та. Hello? Excel-сэн чинь үнгүү кейс энэ дотор байгаа юм болов? Get free дотор байгаа юм болов? Байхгүй. Оо биш тийч даалгавар биелүүл авс үгүй юм авт юм. Оо мэдхгүй юм зөндөө юм шүү дээ. Окей, сайтаа бүрэн танилцааг байсан юм шүү. Бас үгүй юм болоод авсан шүү. Дараагийнх нь болонгууд 100 дээр үгүй задлах юм уу те. Айжмаар ер нь бол эхнийх дээр ер нь бол 20 задлаад болж гэсэн үг юм байна л да. 21-т нь үгүй аваад
Энэ кейсэс дажгүй мунтан дарна гэвэл би архичин болох уу? Ярахчин болох уу? Ер нь ладагталтай байгаа дээр зогсож болохгүй л дээ. Манийхэн дүрмэлтэй. Never stop and loss man. Нэг гол давтлаа. Дарчмаар санагдаад байна. Оо, окей. Prince stream. Хана. What? Prince stream унчлаа. Энэ ч яа мэн. Йоо, би одоо унах боломжгүй мөн гачлаа гэж бодлоо. Дээдлийн игнээс нэгийг оновч барах юм. За энэ бол тийм ээж. За нэг бүсэн 100 болгоч л та. Бөө. За энэ кейс надад таалагдсангүй. Гэхдээ би энэс ямар нэгэн байдлаар ашиг олох аргыг нь бол олж болох юм. Окей, Чингис эдэг кейс нэ. Ямар аим хүнд нэртэй кейс үү те. Яа $200 ингээд fast open ч болж байгаа юм уу гэж болж байгаа юм байна. За окей. Эний Joker модд бол Doppler Ruby юм уу? Заавал ингээд 20-ыг онгоодч үнгүүг нь авах гал дараад тийшээс те. Юу унахыг харахгүй зүгээр үнгүү юм авах гал дараад. За би нэг Joker модд л хийдий. 1800. Энэ л ашиггүй мэнэ. Ашигтайгаа дахиад фармлаад зү. Энэ бол мөнгө шүү boys. Энэ бол те money print шүү. Би бол тэгж л бодчих. Энэ бол найдвартай. Got knife мангаал money print. Yes, that's profit. Дахиад got knife мангаал profit. 80% магадaltaй. Come on. Сая нэг хадагт авсангүй 2 inheritance унсан. Ямар кейси Joker модтой нэх үү? Ямар кейси Joker модгүй нэх үү те? Ер нь бол очиртай байлаа. Окей, 3 гатаа бичдэг. Тийм даварцсан те. Энд чи ингээд дахиад $150 ашиг. $200 ашиг биш чаг үндэ. Come on. Дахиад $200 ашиг. Чи ямар алдаа заач юу? Шууд hot fix ч үү, засч юу, яач вэ? За энэ итгэх ашигтай кейс үнэ гээд. Үгүй юм шүү нэ. Яа чи би 3 мурмаар унгаачлахыг санагдаад тах юм. Тэгээ би сая нэлээд алдагтай байж энэ кейсэн дээр буцаад ашиг нөхчлөө. Алдагтай нөхчлөө. За энэ бүр донтоод байна. Боди. Манай энэ кейсийг яалч ашиг гэж бодчих. Тэ дөг. Аз дараагийн мишээр уулзтаа түр баяртай. See ya. Bye bye.